За сая ингээд өнөөдрийн яг мэдээж одоо тодорхой хууль заасны дагуу гэмтрийг шинжтэй үйлдэл шалгаж тогтоох энэ үйл ажиллагаа одоо тодорхой хэмжээнд одоо бас улс төржилтийн гэдэг юм уу эсвэл одоо бас одоо мэдээллийн одоо зөрүүтэй ч гэдэг юм уу хаанаас алдаа гараад нэг юм орж ирж байна. Тэгэхээр мэдээж яг энэ одоо гэмтрийн шинжтэй үйлдэлийг шалгах явцад тэр хэвлэлийн эрхчлөлөнд таалдах байт юм уу ийм зүйлүүд бол байж болохгүй хаа. Зүгээр ер нь бол үнэхээр шалгах ёстой байсан бол шалгаад явна. Гэтэл одоо бас одоо тодорхой нөхцөл байдлаар анхны одоо мэдээллүүд их буруу өгснөөс болж ийм л нийгэмд уур амьсгал орлоо л. Тэгээ би яг нөгөө түрүүн хилцэх асуудал дээр хилээд байгаа зарчим. Би одоо хин нэгийг ч юм уу энд сууж байгаа хүмүүсээ зөвч хэдүүлээ одоо бас яг ийм асуудлууд гарвал яг одоо тухайн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн бай хууль зүйн дотоод иргэн сайдаас төрүүлж мэдээлэл авдаг баймаар. Тэгээ ингээ баахан ингээд өөртөө санаачлагаараа ч юм уу яг энэ процессын үйл ажиллагаа зэрэгцээд ингээд цагдаагийн байгууллагыг дуудан ч юм уу иймэрхүү байдлаар хэдүүлээ хандахгүй баягд. Тэгэхээр яг энэ сайд нь орж ирээд ийм байна гэд холбооны хүмүүсээс ингээд тодруулаад явах нь зөв шүү гэдэг зүйлийг би ярианыхэнт нэг хэлчмээр байна. За хоёрдугаарт яг үнэхээр яг энэ хэрэгийгтэй холбоотойгоор бас их сонь сонь үзэгдлүүд мэдээлэлүүд явж эхэллээ. Цагдаагийн байгууллагын албаагчд өөрсдөө орооцолцсон гэдэг зүйлүүд явж байна. За өчтөр нэг иргэн одоо шүүглүүлсэн гэж ярих уу. За би бол энэ одоо мөрөдө тоглоомыг зохион байгуулахад одоо оролцсон хүн байна. Зохион байгуулсан хүн байна. Дүүгийнхаа дансыг бол ашиглаж ийсэн. Энэ дүү маань бол Норогт ажиллаж ийсэн юм байна. Ажиллаж байгаа. Тийм учраас одоо ийм зүйлүүд байна энэ гэж ярьж ил. Тэгэхээр одоо энэ тэнд дурддагдаад байгаа цагдаагийн нэр бүхий албаагчид мөнгө төгрөгийн тоо хүртэл хэрэгжилнэ шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүд ингээд одоо дэврээд ингээд явлаа. Энэ дээр одоо бас одоо тодорхой хэмжээний шалгаж байгаа ямар одоо процессын ажлууд хийсэн бэ, хийж байгаа вэ? За хоёрдугаарт одоо мөрөдө тоглоомыг Алтан гэрэл сайдаа би бас засгийн газрын гишүүдийн функцийг мэдэхгүй байгаа. Уг нь та яриад хориглоно гэж ярих ёстой байтал та ч ярихгүй өөр нэг сайд нь хориглоно ч их шиг эсвэл спортын байтыг үлдээгээд бусдыг хориглох гэж байгаа гэдэг. Яг би мэдээл бас ингээд авч чадахгүй байгаа учраас ингэж асууж байгаа. Тэгэхээр яг энийг одоо үр дагавар интересын сэргийлэхэд бол засгийн газар ямар бодлого та одоо хэрэгжүүлэх гэж байна. Энэ дээрээ бас нэг тодорхой хариулт өгөөч. Тэгээд би бас зүгээр тантай би нэг хувь үндэслэлаасаа би одоо мэднэ хамт одоо зүтгэж исэн. Гэхдээ бас эргээд энэ хууль зүйн сайд энэ өндөр хариуцлагатай албан тушаал дээр бас болгоомжтой байхгүй бол таны одоо яг тэрхүү өдрийн хэвлэлд өгж исэн тэр хандлага мэдээлэл бол яг мөрдөн байцаагч байсан. Хэргийн дотоод мэдээлэлээс харсан энэ нөхдүүдийн буруу болохыг би илчлэн гэсэн энэ хандлага чи ингээд болж өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд дээр хэдүүлээ бас одоо анхаарч ажилламаар байна. Тэгэхээр энийгээ бас яг өгдөг тэр цагдаагийн За Алтан гэрэл сайд. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За өчигдөр гадаад улсад байдаг гэх иргэн бас мэдээлэл хийсэн тэрийг харсаа. Би нэг ганцхан статистик ярианыхаа ихэнд хэлчихье. Цагдаагийн байгууллага сүүлийн 4 жилд мөрөдө тоглоом зохион байгуулалттай холбоотой нийт 1360 хэрэг бүртгэлтэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 356 хэрэгт эрүүг эрэг үүсгэж ялагдагчаар татан шүүхэж шилжүүлэх саналтай прокурорт хөргүүлээд 356 хэрэгээс 299 хэргийг шүүх эцэслээ шийдвэрлэсэн байна. 299 хэрэг. Энэний хохирол одоо шалгагдсан хэмжээ гэх юм бол маш олон тэрбумаар яригдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байгаа. Мэдээж хэрэг энэ дунд холбоотой хүмүүс байхыг огт үүсэхгүй. Тийм ч учраас хууль зүйн дотоод хэргийн яамн дээр энэ асуудалтай холбоотой бид одоо өнөөдөр асуудлаа судалж цагдаагийн албан хаагчдын энэ байж болцсошгүй үйлдэлийн талаар мэдээлэл бид нар авах ямар арга хэмжээ байж болох хууль эрх зүйн бид нар энэ механизм харж байна. Энэ 299 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна гэдэг бол өнөөдөр цагдаагийн байгууллага энэ мөрөдө тоглоом зохион байгуулахын гэмт хэрэгтэй бас тэмцэж үр дүн гарсны илэрлэл гэж үзэж байгаа. Өнөөдөр явж байгаа ажил ч гэсэн энэ үр дүн гэж үзэж байгаа. За хэвлэл мэдээлэлд анхаарах ёстой гэж хэлж байна. За энэ дээр ойлголоо гişүнэ би бас саналыг авч байна. Энэ албан хаагчдын талаар цагдаагийн байгууллагын албан хаагчдын талаар үйл ажиллагаа явуулсан энэ талаар нь авч үзэхдээ би хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд цахим мөрөөдөө тоглоомч болохоо байлаа. Энэ дээр та нар арга хэмжээ аав гэж
шахаад дараа нь асуудал тавихаар иймийн прокурорын зөвшөөрлийн дагуу энэ хэрэгт мөрдөн шалах ажиллагаа явуулж гин гэхээр хувь сахиулах байгууллагын албан хаагчдаа тайлбар өгөх шаардлагатай гэж үзсэн. За дээрэс нь энэ дээр хоёр төрлийн баримт хэлсэн. Юг өгүүлбэрээр нийлэхэд 9.3 тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл байна гэж хэлсэн. За тэгээ бусдыг амиа орлогод тэмдэгтэй холбоотой хэрэг шалгаж байна гэж хэлсэн. За тэгээ энэ асуудалтай холбогдуулан яг энэ шүүмжилтэй байр суурь гаргаж байгаа сайн зураг гишүүний энэ шүүмжлэлийг бас хүлээж авч байна. Цааш та анхаарья. Цаашдаа бол яг мөрөөдөө тоглоом бол одоо нөгөө хуулиараа эрүүгийн хуультай байгаа. Одоо цаашаага бид нар анхаарах асуудал нь мөрөөдөө тоглоомноос илүүтэйгээр мөнгөний урсгал явж байгаа энэ бет гэдэг асуудлаа яах вэ гэдэг асуудал. Дээрээс нь одоо бид нар энэ мөрөөдөө тоглоом дээр ярьж явах үед гадны сайт энэ бүтцүүдийг ашиглаж яваад байгаа. Тэгээ энэ хууль бол та мэдж байгаа та энэ хуулийг санаачлаад явж байгаа дахиад нэмэлт өөрчлөлтөд оруулахтай холбоотой зүйл засгийн газар дээр учрал сайд толгоолоод ингээ аваа явчих. За сайн зураг гишүүний микрофоныг өгье. За би яг зүгээр яг нөө сүүлийн нэг одоо яг ийм үр дагаврууд ингээ цаашдаа гараад байх нэ. Тэгэхээр гарахгүй байхын тулд одоо засгийн газрын тодорхой бодлогоо боловсруулад улсын хурлд ямар концепцээр юу оруулж ирэх гэж байна гэдэг зүйлийг би тодруулж асуудаг. Тэгээ би бас нөгөө засгийн газрын байр суурь нь бүрэн хориглох гээд байна уу? Бүрэн хориглого одоо нөхцөл байдал байна уугүй юу гэдэг дээр хүртэл жоох эргэлзээд байгаа. Техник технологийн үгээр тэр BFN-ээр тойруулаа нэр усаа соёлоо дахиад ороод ирэх юм шиг байна. Гэхдээ би энийг одоо мэдэхгүй байна. Засгийн газар албан ёсоор хуулийн төслийн өргөн барихаар харъя гэж бодоод бас харцнаад байж байгаа. Гэхдээ би зүгээр энэ зарчимт нь хэдүүлээ бас нэг ерөн юмаа авч явъя гэхээр хууль зүйн дотоод иргэн сайд энэ бодлогоо бариад уг нь ингээд манлайлаад явмаар байна. Би ингээд танаас асуухаар та ямар ч бодлого байхгүй учрал сайдныг юм хийж байгаа гэдэг байхгүй. Учрал сайд чи хэрэглэх газрын дарга штэ. Тэгэд ийм ингээд яваад хахаар энэ юмнууд төр чинь бид нар хурдтай хариу үйлдэлүүд хийж чадахгүй байна. Хурдтай хариу үйлдэлүүд хийж чадахгүй. Тэгэхээр бие биенийхээ энэ асуудлуудыг одоо өмнөөс нь авах гэхээс өмнө засгийн газрын бүтц бүрэлдэхүүний тухай хуулиараа засгийн газар ажилламаар байна. Би хууль зүйн сайдаас л энэ асуудлыг асуумаар байгаа байхгүй. Тэгэхээр сая одоо сайд маань ямар ч хариултгүй шүү дээ. Та нэг хууль өчөж байгаа учрал сайдныг юм яана гэдэг. Тэгэхээр ийм л зүйлүүдийг одоо бас цаашдаа ингэж анхаарахгүй бол хаана ингэж хариуцлага нь ч гэдэм асуудлаа хинтээ ярихаа би мэдэхгүй болчиход юм уу? Энэ гişүүч ингэж хинтээ ирж хинтээ одоо энэ асуудлаа ярихаа мэдэхгүй байгаа байхгүй. Ингээ бөмбөг одоо паслж байгаа юм шиг л юм болоод шүү дээ. Тэгээ би энийг л хэлж байгаа шүү. Тэрнээс биш одоо нэг энийг ус төржүүлээд байгаа зүйл алга. Тэгээ хэдүүлээ бөөндөө мэдээлэл албан ёсоор сонсдог байхгүй бол талд мэдээлэлтэй болчоод тэр чин тэгсэн юм байна гэд ингээд бас гişүүд байгаад байж болохгүй л гэдэг зарчмын юм хэлж байгаа шүү. За ингээд одоо асуулт алга. Алтан гэрэл сайд микрофон өгье. За би тодруулга дээр хариулт өгчээ. Сайн зураг гишүүн бас буруу ойлгосон юм шиг байна. Бодлого байхгүй биш шүү. Ажил авангуудаа би түрүү хэллээ 2025 оны 8 дугаар сараас ахуулаад энэ захин мөрөөдөө тоглоом дээр яах вэ гэж цагдаагийн байгууллагад анхаарал чиглэж ажиллаж эхэлсэн. Засгийн газрын үүрэг гэмт хэрэгтээ тэмцэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр мөрдөн шалгалтын ажиллагаа хийгээд энэ олон хэрэгүүд шүүх рүү шилжиж явж байгаа. Энийн хүрээнд асуудлууд гарч ирсэн. Харин ч энэ асуудлыг хүндсэн хүрээнд бэт рүү асар их мөнгө урсж байна гэдэг мөнгөн урсгалыг анх цагдаагийн байгууллага гаргаж ирсэн. Би энэ тухайга хуульч гишүүдэд тухайлбал сайн зураг гишүүн танд намын чимэг гишүүнд ийм хэмжээний мөнгө эргэлдэж байна. Энэ дээр бодлого бид нар гаргах ёстой байна гэж танилцуулаа явж исэн. Ингээд ингээд энэ асуудлуудыг танилцуулж явсны үндсэн дээр өнөөдөр төрийн бодлого болоо хууль болоод гарах гэж байгаа. Бидний байр суурь бол гэмт хэрэг болох ёстой. Хуулиар хориглох ёстой гэсэн юм байр суурьтай байгаа. Засаг дээр ч бүгдийг хориглоё гэж ярьсан. Харин бодлогын хүрээнд засаг дээр шийдвэр гараад учрал сайдаар ахлуулад энэ хуулийн ажлын хэсэг нь гараа явж байгаа учраас тэндээс хуулийн ажлыг ахалж байгаа гэдэг хэлснээс биш хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд энэ асуудал дээр хатуу цэмцэх ёстой гэсэн ийм бодлоготой байгаа гэдэг тодтогч хэлье. За баярлалаа Алтан гэрэл сайдаа. Би бүрдүрд дарга би ерөөс ус төржөөгүй шүү дээ. Та ингээд өдөөс сарж байгаад ус төржлөө гэж загнаад тах. Хэдүүлээ энэ дээр ингээд хууль зүйн байнгаараа зүгээр зарчим мэдээлэл авч гинаа л гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт би Алтан гэрэл сайдаа та бас мэдээлэлтэй бас хариуцлагатай хандаарай. Би мэдээллийг удаадараа авъя гэж тантай чуулганы дахимд энэ дээр асуудлаас шийдье гэж хэлсэн. Мэдээлэл өгөөгүй. Хоёрдугаарт энэ хуулийн төслүүд дээр та өөрөө эсэргээрээ би дэмжихгүй гэдэг байдлаар өгсөн.
Тэгээ би одоо бас хуулийн төслөө дахиад одоо засгийн газрын өгж байгаа саналуудыг харгалзаад бас сайжруулах гал ажиллаж байгаа. Би сүүлдээ бүр цагдаагийнхныг одоо бичиг явуулаад албан ёсоор авъя гэсэн би мэдээлэл авч чадахгүй байгаа шүү. Энийг хууль зүйн сайд дээр дамжуулж өгнө гэдээ байгаад байгаа. Ерөөсөө л энэ. Энэ мэдээллүүдийг бид нар дандаа хэвлээс авч байгаа. Ийм том тоонууд явж байгаа юм байна. Тэгээ би яг нөгөө өмнө хууль боловсруулж ирсэн датанууд мэдээлэлүүд байгаа. Энд чинь цаг үеийн одод өөрчлөгдөд байгаа байхгүй. Яг сүүлийн үе эцсийн мэдээлэл авъя гэхээр За Гамбат гишүүний микрофоныг өгье. Энэс өмнө би нэг